За сайныг уу, бурхныг уу хичээлийнхээ 5 дугаар бүлэгт тавтаа морилно. Энэ хичээл маань түлш гэдэг нэртэй юм. Түлш гэж юу вэ? Энэ талаар ярив. Өнгөрсөн хичээлээ товч давтъя л да. Нэгдүгээрт ариун байдалтай хөөцөлдөх нь туйлын зорилго биш юм. Тиймээс гэгээрэлд хүрэх клөвтэй битгий хэлсээрээ. Миний санааг ойлгож байна уу? Зүгээр ариун байх дуртай, ариун харагдах дуртай хүмүүс би. Тэд би ариун учраас чам дээр гэдэг. Харин бурхан үнийг жигшдэг. Үзэн яддаг. Хүмүүсийг жигшдэг биш. Харин ийм явдлыг жигшдэг, ийм өрхөнд битгий унаараа. Ариун байдал бол харилцаа юм. Энэ бол таны хажуугийн хүнд зориулагдсан хичээл биш. Танд хандсан хичээл юм шүү. Ойлгов уу? Тиймээс ариун байдалтай хөөцөлдөх хэрэггүй. Ариун байдал нь Есүсийн оршихуйд орох үүд юм аа. Би Иохан 14:21-ийг уншиж өгвөл энэ маш тодорхой болно. Миний тушаалуудыг сахидаг хүн намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн миний эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж өөрийгөө түүнд илчилнэ. Би тэр хүнийг хайрлаж өөрийгөө түүнд илчилнэ. Ойлгомжтой биш гэж үү? Бид эзнийхээ үгийг дагвал түүнийг мэдэх болно. Бурхны оршихуйг Христ чин хүмүүрт амлаагүй. Харин ариун амьдрэх хүмүүст л амлажээ. Еврей 12:14 дээр ариусгалыг мушгихтун үүнгүүгээр хинч эзнийг үзэхгүй болоо гэсэн маш тодорхой. Ариун биш бол Бурхныг харахгүй. Бурхны оршихуй байхгүй. Ариун байх нь гагцхүү түүнийх байна гэсэн үг. Энэ нь мөн ариун, нүгэлгүй, зөвхт байна гэсэн үг юм. Би нэг зүйлийг хэлье л дээ. Энэ нь яагаад өнөөдөр бид ариун байдлын талаар ярихаа болчихсон гол шалтгаан юм. Шулуухан хэлэхэд ариун байдлын талаарх мессеж хүмүүсийн сонирхлыг хамгийн бага татдаг. Энэ тухайн ном Нью-Йорк Таймсын бестселлер болдоггүй. Бид үнэхээр жинхэнэ чуулган, бид бурхантай харилцахыг хүсдэг. Гэх хатлан бид ариун биш учраас бурхны оршихуй бидэнтэй байдаггүй. Тиймээс бид бурхантай зүгээр л өнгөц харилцдаг. Бид үүнийг сайн мэдэн тэгвэл яагаад бид ариун байдлын араас явдаггүй юм бэ? Бид яагаад Библийн үгийг дагаж ариун байдлыг мушигддаггүй юм бэ? Бодоод үзтээ. Бидэнд шашин хэрэггүй. Би шашин сүсгэлж үдсэн. Би шашинтай хөөцөлдөөд хамаг цагаан дэми үрсэн. Бурхантай харилцаагүй бол Христэд итгэдэг гэдэг нэр зүгээд ч яах юм? Христ итгэлийн юмс хийгээд ч яах юм бэ? Магадгүй иймээс л дэлхий биднийг хараад шоолдог байх. Дэлхий биднийг бурхантай амьд харилцаатай байгааг, бурхны оршихуй бидэнтэй байгааг харуул яах болоо? Би анх доктор Чог угтаж авсан сандаг юм. Тэр бол энэ дэлхийн хамгийн том чуулганы пастор. 1980 он доктор Чо Америкт айлчилсан юм л да. Түүнийг миний машинд цуухад бурхан хамт орж ирсэн юм. Би доктор Чо машинд бурхан байна гэж хэлтэл доктор Чо тийм ээ би мэднэ гэж хэлсэн. Би энэ талаар дандаа боддог. Түүний бурхантай өнгөрөөдөг цагийн талаар, дуулууртай байдлын талаар би боддог. Бурхан тэр хүнтэй хамт байх дуртай. Та хинтэй хамт байх дуртай вэ? Таныг тоодоггүй, дагдаггүй хүнтэй юу? Тантай харилцах дуртай хүнтэй юу? Би лав хантай харилцахыг хүсдэг хүмүүстэй байх дуртай. Би хинтэй адилхан бүтээгдсэн билээ? Бурхан ч бас яг тэгдэг. Үүнийг бодоорой. Мосе байна. Мосе бурхны оршихуй дурлагтан үүний төлөө байгаа бүхнээ хайсан. Өнөөдөр чуулганд бурхны оршихуйг мэдэхгүй маш олон хүн бий. Тэд оршихуйг хизээч үзээгүй. Учир нь тэд уур амьсгалыг оршихуйтай андуурдаг. Гэхдээ уур амьсгал бурхны оршихуйг орлохгүй. Би Холливуудын кино үзээд уйлдаг. Олон ч кинон дээр уйлсан. Тийм ээ, би нус нулимстайгаан холилдоод бүр онгоцсон ч шүү. Онгоцны үйлчлэгчд харуулахгүйгээд л буруу харж байгаад л. Гэхдээ тэгээд л болоо. Хэдхэн цагийн дараа огт уйлаагүй юм шиг байж л байдаг. Яагаад хүмүүсийн сонирхол ийм хурдан буурдаг юм бэ? Тэд яагаад чуулганд эзний оршихуйг хайдаггүй? Эсвэл залбирлааран Есүсийн оршихуйг хайдаггүй вэ? Яагаад гэвэл тэд оршихуйг хизээч үзээгүй учраас хизээч амталж үзээгүй. Яагаад гэвэл хинч тэдэнд ариун амьдралын мушигийг заадаггүй. Яагаад? Яагаад гэвэл бид эерэг мэдээ гэдэг зүйлийг зохиосон. Тэгээд яасан гэж бид ариун байдал нь цэвэр нүгэлгүй зөвд гэсэн үг. Гэхдээ бид үүнийг хийж чадахгүй. Ордож үзсэн. Гэхдээ бүтлгүүцсэн. Оролцсон бүтлгүүцсэн. Бурхныг дагах ямар ч боломжгүй гэсэн. Тиймээс бид нэгүсэл бүхнийг шийдсэн гэдэг цоошин номлыг зохиосон юм а. Бүх асуудал шийдэгдсэн.
Тиймээс бид нэгүслээр түрүү барин ариун байдлын байр суурийг дагалдаг ариун зам байдлыг үл хэрэгсэх болсон юм а. Бид Бурхны хуулийг дагах ямар ч боломжгүй. Би чинь хүн шүү дээ. Хүн учраас асуудалтай. Өөрийн гэсэн тачаалтай, өөрийн гэсэн султалтай. Гэхдээ үүнийг маань нэгүсэл шийдчихсэн гэдэг болсон. Энэ үнэлтэд нэгүсэл бидний өнгөрсөн одоо ирээдүйн бүх нүглийг шийдсэн. Библи тэгж хэлдэг. Ойлгомжтой юу? Есүс бидний нүглийн төлөөс болж өгөхдөө бидний нүглээс болж ахин дахин үхээд байх шаардлагагүйгээр нэг мөсөн шийдсэн. Тэр дахил болж бидний нүглийг төлсөн. Гэтэл бид ямар гутрамаар юм бэ? Би ариун амьдрч чадахгүй байна. Энэ хуульчлалыг үзэн ядаж байна. Бид нэгүсэлтэй юм чинь энэ ариун амьдралаас цухтъя. Нэгүсэл биднийг аварчсан юм чинь нэгүсэл чинь биднийг уучладаг үнэгүй бэлэг хэмээн нэгүслийг үнэгүүдүүлсэн. Энэхүү нэгүслийг үнэгүүдүүлж үнээс хэтэрхэн болсон. Гэхдээ нэгүсэл нь нүглийн уулчлалаас хавьгүй том зүйл юм. Авралаас ч том зүйл. Би үнийг үгүйсгэхгүй. Гэхдээ нэгүсэл нь бидний хийж чадахгүй байсан зүйлийг хийх Бурхны хүч юм. Би энэ үгийг номлохоор бүр догдлоод байдаг юм. Хөөрхөн. Тэгээд бид зүгээр л нэгүсэл шийдчихсэн гэдэг хувилбарыг сонгочихсон юм. Нэгүсэл үнэхээр шийдсэн л дээ. Үнэн. Гэхдээ ингээд л гүйцээ биш. Бид нэгүслийг үнэгүүдүүлж байна. Нэгэн судалгаа байдаг юм л да. 2009 оны судалгаа. Америкт даяар 5,000 гаруй итгэгчдийн дунд явуулсан судалгаа л да. Тэднээс Бурхны нэгүслийг 3-аас дээш янзаар тодорхойлно уу гэж асууж. Тэгтэл хүмүүс уучлал, аврал, бэлэг, Бурхны хайр зэрэг янзаар тодорхойлж. Энэ бол тэргүүлсэн 4 тодорхойлолт нь. Гэхдээ энд л судалгааны эмгэнэл байгаа юм. Тэр 5,000 итгэгчийн 2% л нэгүслийг Бурхны хүч гэж хэлжээ. Гэтэл Бурхан нэгүслээ яг ингэж тодорхойлсон байдаг. 2-р Коринт 12:9-дэр Илч Паул ингэж хэлсэн: "Тэр надад миний нэгүсэл чамд хангалттай, учир нь мөхс байдал дотор миний хүч бүрэн төгс болно" гэж айлцсан. Өөрөөр хэлбэл миний нэгүсэл бол миний хүч бөгөөд энэ нь чамайг хүний хүчээр хийж чадахгүй юмсаа хийх хүчтэй болгоно гэжээ. Би үнийг номлож байгаадаа бүр хөөрөөд байна. Яагаад гэвэл энэ үнэн таны амьдралыг чөлөөлнө гэдгийг би мэдэж байна. 2-р Петр дээр та нарт нэгүсэл ба амар амгалан улам ариун болохыг ерөөй. Түүний бурханлаг хүч бидэнд ам болоод сүсэглэлт хамаатай бүхнийг сойрхсан гэжээ. Петр Бурханы нэгүслийг бурханлаг хүч гэсэн бол үүнийг Америкийн итгэгчдийн 2% нь мэдэж байх жишээтэй. Энэ тийм том асуудал гэж юу? Хэрэв та итгэхгүй бол Бурханаас юу ч авч чадахгүй. Харин мэдэхгүй зүйлдээ хүн итгэж чадахгүй учраас энэ нь том асуудал юм аа. Нэгүсэл нь хүнийг өөрийнхөө чадвараар хийж чадахгүй юмсаа хийх чадвартай болгодог Бурхны хүч гэдгийг Америкийн итгэгчдийн 2% л мэдэж байгаа юм бол үлдсэн 98% нь өөрийнхөө хүчээр бурханлаг ариун амьдрах гэж хичээдэг ажээ. Ингэвэл юу болдгийг мэдхүү? Маш золгүйгээр бүтлгүүднэ. Тиймээс хүн яадгүй нэгүслийг үнэгүүдүүлсэн шин докторийн зохино. Яг уу би чинь хүн штэ. Бэлгийн дурхсэлтэй хүн, би үнийг ээж мэднэ. Хоолнд янз бүрийн бодис донтдог жирийн хүн, гэргидээ дургу хүрдэг хүн, түүний дэргэд баймааргүй байгаа учраас түүнээс сална ингэж болохгүй л дээ. Гэхдээ би чинь хүн. Хүн учраас өөрийн гэсэн хэрэгцээ шаардлага бий. Мэдээж хүн бид өөрийнхөө хүчээр хязгаарч ариун амьдрч чадахгүй. Гэхдээ нэгүсэл бидний хүчтэй болгодог гэдгийг танд хэн ч хэлэхгүй бол та нэрээ ариун амьдрч чадахгүй. Жаахан ухаж үзье л дээ. Нэгүсэл гэдэг үгийг үзье л дээ. Энэ нь charis гэдэг грек үг байгаа. Бэлэг, ашиг, таалал, нэгүүлсэнгүй эрхчлөө гэсэн утгатай. Нэгүсэл нь үндсэндээ бэлэг юм. Үүнийг юугаар ч олж авдахгүй, үүнийг хязгаарлаж чадахгүй. Тиймээс л би нүгэл хийчихэд өөрийгөө ялах нь бас л дэлхийн явдал юм гэж хэлдэг. Учир нь та Бурхны нэгүслийг үл тоож Есүсийн цусыг зайлуулжээ л гэсэн үг. Нэгүсэл бол бэлэг. Үүнийг юугаар ч олж авахгүй. Ойлгож байна уу? Тэгэхээр шинэ гэрээний хэд хэдэн ишлэлээс Бурхны нэгүсэл гэж юу болохыг харж болно. Маш гүн утгатай зүйл. Энэ нь зүрхэнд нөлөөлж амьдралаар харагдах тэнгэрлэг нөлөө юм а. Сонсоорой. Нэгүсэл бол зүрхэнд нөлөөлж амьдралаар харагдах тэнгэрлэг нөлөө юм. Зүрхэн дэх зүйлийн гадаад тусгал юм а. Энэ бол нэгүслийн хүч. Үйлс 11 дээр Бернаб Антиох чуулганд ирээд
Бурхны нэгүслийг гэрчлэн харсан байдаг. Үйлс 11:23. Тэр Бурхны нэгүслийг гэрчлэн сонсоогүй, харин амьдралаас нь харсан. Тэр хүмүүсийн нэгүслийн хүчээр урд нь хизээж чадахгүй байсан арга замаараа амьдарч байсан. Тиймээс л Илч Яаков гэвч хэн нэг чинь чамд итгэл байна, харин надад үйлс байна. Чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд өөрийн итгэлийг үйлсээр харуулъя гэж хэлж болох юм гэжээ. Бид ягаад итгэлийг нэгүсэл гэдэг үгээр орлуулва? Яагаад гэвэл Ром 5:2 дээр итгэлээр дамжин нэгүсэл рүү орсон гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл өөрийгөө даруй болгож итгэхгүй бол нэгүсэлд хүрэхгүй. Ойлгож байгаа үстэй? Яаков үндсэндээ нэгүслийн хүчийг чинь харъя л гэж хэлжээ. Амьдрал дах нэгүслийн хүчийг чинь. Тэгэхээр нэгүсэл бол бэлэг. Ерөөсө жагсаагаад хэлчихье. Аврал нь нэгүслийн бэлэг, уучлал нь нэгүслийн бэлэг, эдгэрэл нь нэгүслийн бэлэг, хангамж нь нэгүслийн бэлэг, Бурхны мөн чанарыг хүлээж авах нь нэгүслийн бэлэг, хүч нь нэгүслийн бэлэг, эдгээр нь бүгд бэлэг юм. Бэлэг учраас зүгээр л өгөгддөг. Зүгээр л хүлээж аваад даруй бай. Үгүй ээ, даруй байгаад хүлээж ав гэж хэлбэл зөв. Нэгүсэл нь биднийг өөрийнхөө хүчээс давах хүчтэй болгодог юм аа. Өмнө хийж чадахгүй байсан юмсаа бид одоо хийж чадна. Петрийн үгийг үзнэ. Та нарт нэгүсэл улам арин болохыг өрөөе, бүгдээрээ нэгүсэл улам арин болог гэж хэлэхгүй юу? Түүний бурханлаг хүч бидэнд ам болоод сүсэглэлд хамаатай бүхнийг сойрхсон. Гэхдээ бидэнд улам их хэрэгтэй. Яаков хэлэхдээ би нэшлэг дахин уншиж өгье. Завхаа юмсаа. ертөнцийн найзлах нь Бурхны эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдгүй гэж юу? Тэгэхээр ертөнцийн найзлахыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурхны дайсан болгож байгаа юм аа. Улам их. Та нар намайг яадгаа гэх шиг ширтэж байгаа учраас би үүнийг нэгэн жишээгээр тайлбарлая л да. Би хүүхэд байхдаа бейсбол тоглох дуртай байлаа. Найзуудтай бараг өдөр бүр тоглоно. Мичиганы өвөл дуусч өв сургаж эхэлж байлаа. Би ч гэрийнхээ ганц хүү учраас зүлгээ тэгшлэх үүрэгтэй. Аав минь намайг өвс чинь арай л замбараагүй болчихсон юм биш үү гэх шиг хараад миний хүү маргааш тарж ирээд зүлгээ тараарэ гэж хэлэхээр нь би заавал гэлээ. Тэгээд харж ирээд гаражаас зүлгийн машина гаргаж ирлээ. Гадаа хавар ирчихсэн. Тэгээд машина угсраад асаах гэсэн чинь асдаг бай. Татлаасангүй. Дахиад татлаасангүй. Моторыг орчихсон болов. Гэхдээ юу ч үнэртэхгүй л байна да. Бүх асаагуур, унтраагуур, уутас, холболтод тохиргоогийн шалгалаа. Бүгдээрээ хэвэн. Хэдэн минутын дараа дахиад угзарсан ч ёо эн чинь юу вэ л гэлээ. Найзууд маань талбайдаа бараг гарч байла. Би хоцорч болохгүй. Шал тэнийг юм а. Ёо муу ямби. Одоо явж янзлуулахаас би тэмцээндээ оролцох юм шүү дээ. Миний уур дүрлэж байлаа. Би энэ хөвсийг гараар хатаж чадахгүй шүү дээ. Гараар тайрна гэвэл бүтэхгүй. Шөн дундал дуусах байх. Зүлгээ тайрахгүйгээр тоглож болохгүй. Гэтэл Дэни гэдэг найз маань ирлээ. Жон явах үгүй. Аав намайг зүлгээ тайр гэсэн. Би явж чадахгүй нэг лээ. Зүлэг тайрагч эвдэрч гэж засуулахаас би ч өнөөдөр тоглож чадахгүй нэ. Гэсэн чинь Дэни аль би нэг хараадах гэлээ. Би жаахан нүүр улаас хийгээд л жаахан ч гэжтэй өндөө ицсэн. Дэни уцснаас нь татлаа. Бас л ажилласангүй. Тэр түлшний савыг нээснэ. Өөхөөрхө хоосон байж тээ гэдэг юм. Түлш байхгүй. Харин би яасан мангар юм бэ гихшгэл мушилдлаа. Тэгээд л зүлгээ тэгшилчгээд явж тоглосон доо. Энэ талаар ярил л да. Зүлэг тайрагч машин бол Бурхны бидэнд өгсөн цоошин мөн чанар. Юу гэж? Маань үнийг худалдаж аваагүй байсан бол би зүлгээ гараараа тайрах гэж зүдрэх байсан. Зүлэг тайрагч машин бол аавын маань бэлэг. Үүнийг бидний цоошин мөн чанараар төлөөлж болох юм. Гэхдээ бидэнд түлш хэрэгтэй. Байнга хэрэгтэй. Энэ нэг удаа дүүргээд л насан турш хэрэгэлдэг зүйл биш ээ. Энэ машин түлшээр л ажилдаг учраас байнга түлшээр дүүргэж байх шаардлагатай. Энэ бол нэгүслийн хүч. Тиймээс л Яаков улам их нэгүсэл гэсэн. Тиймээс л Петр улам их нэгүсэл гэсэн. Тиймээс л Еврей номд нэгүслийн синтэд зоригтойгоор ир гэсэн.
Ойлгож байна уу? Түлсч бас аавын маань бэлэг. Надад түлш авах мөнгө байхгүй, түлсч бэлэг. Зүлэг тайрагч машинч бэлэг. Ийм ч учраас л жинхнээсээ аврагдсан шинэ мөн чанартай Христэд итгэгчид бүтлгүүтэд байдаг байх нь. Яагаад гэвэл хэнч тэдэнд нэгүслийн хүчийн талаар хэлээгүй. Та итгэхээснээс хүчтэй болгодог түлшийг авч чадахгүй. Харин мэдхгүй хүн чинь юунд итгэх вүлээ дээ. Тиймээс л Христэд итгэгчид бид бүтлгүүтэж гонсосоор явдаг. Тэгээд мөнөөх нэгүсэл бүхнийг шийдсэн гэдэг шинэ доктриноор бамбаа хийдэг. Бид нэгүслийг үнгүйдүүлдэг. Бид хүмүүст хандаж та шинэ мөн чанартай гэхдээ бас танд шинэ мөн чанараа дүүргэх түлш байгаа гэж хэлдэггүй. Энэ л бидэнд Петрийн хэлсэн шиг бүх зүйлдээ ариун байх чадварыг өгдөг юм аа. Ойлгож байна уу? Та Джон Лизо хоёрын бусад хүчрхэг сургаалыг хүлээн авмаар байна уу? Та болоо таны таньдаг мэддэг хүмүүс англиас өөр хэлээр ярьдаг бол cloudlibrary.org хаягаар зочилно. Хэлээ сонгоно уу? Дараах сангаас материалаа сонгоно уу? Цахим ном, видео хичээл, аудио ном, сургаал, ТV шоу, Библи зэргийг cloudlibrary.org хаягаас хүлээн авна уу? Энэ нь биднийг Илч Паулийн үгдээр авчирч байна. Эфес 4:5-ыг харвал Паул тун гайхамшигтай үг хэлсэн байдаг юм а. 17, 19, 24 дугаар ишлэлийг уншиж өгье. Тиймээс би эзний дотор үүнийг хэлж гэрчлэе. Хариун дэстнүүд оюун санааны хоосрол дотор явдаг шиг та нар цаашаа тэгж явж болохгүй. Тэдэнд ичих нүүр байхгүй. Тэд мэдрэмжгүй болж зүсэн бүрийн бузар булайг шунхаарин үлдэхийн тулд тачаангуй байдалд өөрсдөө тушаажээ. Зөвхт байдал болон үнний ариун байдал дотор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс. Дараа нь Паул бидний шинэ мөн чанарыг өмсөхөд саад хийдэг зан үйлдэлийг нэрлсэн. Тэгээд хамгийн гайхалтай нь юу гэж Эфес 4:5 дээр Паул бидэнд баахан хориотой зүйлсийг заажээ. Бүгдээрээ хориотой зүйл гэж хэлнэ үү? Би энэ талаар нуршихгүй. Зарим үйлчлэгч нар хуучин гэрэл хориотой зүйлсээр дүүрэн байдаг болохоос шинэ гэрээ чинь тэр яараа нэгүүлсэлчтэй гэж хэлж байгааг би дуулсан. Энэ шинэ гэрээг тэр яар нь бөөрнхэлсэн сургаал юм. Одоо ч зарим газар ингэж заадаг. Нэгүүлсэл биднийг Бурхны тушаалаас мулталсан гэж заадаг. Гэхдээ би хэлье. Энэ нь шинэ гэрээнд өгөгдсөн тэр олон тушаалыг няцааж байгаа явдал юм а. Нэгдүгээрт Есүс бидэнд иймээс явж бүх үндэстнийг дагалдагч болгогдсон. Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа гэж тушаасан. 1-р Иохан 5:3 Бурхны хайрлах нь түүний тушаалуудыг сахих юм гэсэн нэгүслийн илчилийг хүлээж авсан Паул өөрөө ингэж бичсэн. Учир нь бид эзэн Есүсээр та нарт ямар тушаалууд өгснийг та нар мэднэ. Тэгээд яг дараагийн ишлэлдэр юу гэсэн гэж Бурхан та нарыг ариун байгаасаа гэж хүсдэг. Яг дараагийн ишлэл ч 1-р Тесалоник 4:3 Петр сүлийн өдрүүдэд итгэлээ хаях хүмүүсийн бодит эмэглэлийг бичсэн. Тэр хүмүүс өөрсдөд нь өгөгдсөн ариун тушаалуудаас нүүр буруулан эргэнэ гэсэн. Тиймээс шинэ гэрээнд тушаал байхгүй гэдэг үгийг би үнэхээр ойлгодоггүй юм. Шинэ гэрээ тушаалаар дүүрнэ. Эфес 4:5 дугаар бүлгийг үзвэл би ер нь энэ жагсаалтыг уншиж өгье. Эдгээрийг дараа нь өөртөө уншаарай. Эфес 4:25-аас 29, 5:3-аас 5, 18 дугаар ишлэл юм шүү. Хориотой зүйлсийг жагсаалтыг нь сонсно. Худал бүхэл, уур хилэн давтаж нүгэл бүхий, бүү хулгайл, бохир хахир үгс бүүер, бэлгийн гаж юмс бүхий, бүү бохирд, бүү шун, бохир юмс бүүер, бүү тэнийг юмс яр, бүү бүдүүлгээр хошгин, бүү архитэн согтур. Эдгээр нь бүгд дээр хишлэл байгаа. Үүнийг нэгүслийн илчилийг хүлээж авсан хүн хэлсэн шүү дээ. Тэгэхээр нэг зүйлийг хэлье. Эдгээр нь аврагдахын тулд юм уу Есүсээр зөвхт болгогдохын төлөө биелүүлдэг тушаалууд биш юм шүү. Эдгээр нь түүнтэй холбогдож түүний мөн чанартай байхаас төрдөг зам байдлын үр дагавар юм а. Намайг жаахан байхад аав надад манай гэрт ийм дүрм сахинаа. Эмэгтэй хүн орж ирвэл босоод хүндэтэх нь, босоод нүдрүүн хар,
бивэрийн эрчүүд ингэдэг гэж зааж билээ. Тиймээс эмэгтэй хүн орж ирэхэд би босоод хүндэтгдэг. Босоод өөдөөс нь хардаг. Аав ингэ сургасан учраас тэр юм. Бас надад замаар гарахтаа гүйж болохгүй, хоёр талаа сайн хар гэж хэлсэн нь намайг л урт удаан амьдраасаа гэсэндээ тэр Бурхан ч бас ялгаагүй би чамайг урт удаан амьдраасаа гэж хүсэж байна. Энэ чиний төлөө юм. Чи л урт наслна. Бурханлаг амьдрна. Чамайг миний оршихуйд оруулдаг зам байдлыг чамд авчирна гэдэг. Гэтэл өнөөдөр бид сураг зэмлсэн үгээс айж зайлсхийдэг болсон нь бидний эмгэнэл юм а. Бид хэлэх ёстой. Би нэг удаа 4000 гаруй хүнтэй семинарт сууж байсан юм а. Маш алдартай нэгэн пастор номлож байлаа. Тэр маш том чуулганы пастор. Уг нь тэр маш сайн мундаг хүн л дээ. Тэгтэл тэр хүн нэг үг хэлсэн юм. Тэр яг ингэж хэлсэн. Миний хэлэх үг жаахан гутранг сонсогдож магадгүй. Ер нь бол би ийм гутранг ярьдаггүй л дээ. Би хүмүүсийг зэмлдэггүй. Би энэ ажлыг ариун сүнсэнд үлдээдэг. Тэр ингэж л хэлсэн. Энэ үг нь тун логиктой ухаалаг сонслоо. Гэтэл миний сүнс энэ үгийг хүлээж авахгүй байгааг би мэдэрсэн. Тэгэд би өрөөнд ороод нэг л биш байна да гэж бодсон. Тиймээс Библиэнд дэлгээд 2 дугаар Тимот 4 дугаар үгийг тунхаглал. Цагаа олсон ч олоогүй ч бэлэн байгтун. Уужим сэтгэлээр сургаалаар зэмэл сануул синхрүүл гэсэн үгийг уншлаа. Тэгээд би энэ үгийг илүү судлах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Энд зэмэл сануул синхрүүл гэдэг 3 үг байна. Би энэ талаар илүү судлахыг хүссэн. Тэгээд Amplified Библи дуртай учраас тэндээс л эхэлсэн. Тэгээд 2 дугаар ишлэлээс биш 1 дугаар ишлэлээс эхэлсэн. Amplified Библиэр Паул би Бурхны болон амьд ба үхэгсдийг шүүгч Христ Есүсийн оршихуйд түүний үзэгдэлт ба хаанчлаар чамд чухалчлан захий гэсэн. Хариуцлах хүлээлгий гэдэг үгийг томоор бичсэн байхыг харж байна уу? Тэгээд би алдчихжээ гэж бодсон. Би чихийн алдаа. Тиймээс би Оросын Москвад амьдардаг грек хэлний судлаач Рик Рейнерт бичлээ л дээ. Amplified Библи яагаад хариуцлах хүлээлгий гэдэг үгийг томоор бичсэн бэ гэтэл. Тэгсэн Рик надад шууд хариуллаа. Хариуцлах хүлээлгэх буюу диамаратурмой гэдэг грек үг нь албан тушаалтан төрийн албан үүрэг хүлээн олон нийтийн өмнө тангараг өргөх үед хэрэгэлдэг. Тангараг өргүүлэгч нь энэ үйл явдлын нүдэн болоод чихэн гэрч болгуулахаар бүх бурхтай дуудснаар тангараг өргөгч хүн дээр өндөр үүрэг хариуцлага ногдуулах бөгөөд тангараг өргөгч нь бурхад харж байгааг санан үүрэгт ажиллаа хариуцлагатайгаар биелүүлэхээр хариуцлага хүлээж авдаг. Энэ утгаар үнэндээ Паул Тимотед миний одоо хэлэх үгсийг хүлээн авч байгааг чинь гэрчлүүлэхээр би бурхныг дуудаж байна. Энэ нь яг одоо бурхан өөрийн биеэр харж сонсож байгаа тул миний хэлэх үгийг маш анхааралтай сонсоор хэмээн хатуу загсан үг ажээ. Би нэшлийг дахин уншия. Би бурхны болон амьд ба үхэгсдийг шүүгч Христ Есүсийн оршихуй түүний үзэгдэл ба хаанчлаар чамд чухалчлан захий. Паул Тимотед Тимото би чамд болон бурхны төлөө үйлчилдэг сайн мэдээний бүх үйлчлэгч нарт хэлж байна. Миний хэлэх үгийг хэрэглэхийг чинь Бурхан өөрийн биеэр шүүх учраас хэлэх үгийг минь маш анхааралтай сонс гэжээ. Энэ үг яг л ийм утгатай. Та үүнд нухацтай хандаж байна уу? Тэгэхээр хариуцлага хүлээлгээд байгаа зүйл нь юу вэ? 2 дугаар ишлэлд байна. Үгийг тунхаглал. Үгийг тунхаглал. Үгийг амьдрал сайжруулах зөвлөгөө биш. Гүн ухааны зарчмууд биш. Үгийг тунхаглал. Цагаа олсон ч олоогүй ч бэлэн байгтун. Таатай байна уу, таагүй байна уу, хүлээн авч байна уу, авахгүй байна уу? Харин одоо анхаарна уу? Уужим сэтгэлээр сургаалаар зэмэл сэнхрүүл. Янцтай. Amplified Библиэр амьдрал нь аль талаараа буруугааг харуул гэдэг. Нэгэн алдартай пастор гэргийнхээ хамт зурагтын нэвтрүүлгээр юу гэж хэлсэн гэж бид хүмүүст яаж амьдрахыг заах эрхгүй гэсэн. Тэд мундаг хүмүүс. Тэд Есүсийн төлөө, хүмүүсийн төлөө зүтгэдэг хүмүүс. Гэхдээ би гашуудсан юм.
Яагаад гэвэл надад түүнд хүмүүсийн буруу амьдралтай нүүр тулж яаж амьдрахын заажиг гэж хэлэх сүнсний ав хэрэгтэй ажээ гэж бодогдсон юм аа. Шинэ гэрээ ийм л байдаг. Энэ бол шинэ гэрээний нэгэн хэсэг юм аа. Паул хэрхэн амьдрсныг харцгаая. Паул Агриппа гэдэг хаантай уулзсан юм. Тэр маш их баян боловч аврагдаагүй хүн байсан. Харин Паул түнд ингэж хэлсэн. Тиймээс Агрипп хаантан би Тэнгэрлэг үзэгдэл дуулуургүй байж болсонгүй. Харин эхлээд Дамаскчууд болон Иерусалимчуудад дараа нь Юудын бүх нутгаар тэрчлэн харь үндэстнүүдэд хүртэл та нар гэмшиж Бурхан руу эргэн гэмшил дүүцэх үйлс бүтээгдэхүүн хэмээн тунхаглаж байлаа. Паулын үйлдэл бидний теологтод таарч байна уу? Бид өнөөдөр эерэг өөдрөгөө сөрөгийн бүү номл гэдэг. Би шулуухан л ярив. Би нэг удаа маш том чуулганд номлохоор очсон юм аа. Тэгээд мундаг чуулган удирдагч нартай уулзна гэхээс баярлаа л. Гэтэл пастор нь хэдэн 7 хоногийн өмнө надад ингэж хэлсэн юм. Жон чамайг ирэх гэж байгаад бид маш баяртай байна. Гэхдээ ирэхээс ч өмнө чуулганыхаа талаар нэг зүйлийг хэлье. Манай чуулган асар эерэг чуулган шүү. Тиймээс эндээс ямар нэгэн сөрөг үг дуулдахыг зөвшөөрдөггүй. Зөвхөн өргөсөн өөдрөг үг л номлодог юм шүү. Тэгвэл Паулын үгийг харъя. 2 дугаар Тимот 4:2 дээр зэмэл, сануул, синхрүүл гэсэн байгаа. Бүгдээрээ дахиад жаахан грек хэл үзье. Их хэлээс нь харах юм бол энд 3 грек үг байна. Эхний грек үг нь синхрүүлэх, алдааг нь хэлэх, зэмлэх, загнах, бурууг нь батлах гэсэн утгатай юм. Үг судлалын бүрэн тайлбар тул шинэ гэрээнд хүний бурууг синхрүүлж, бурууг нь батлан ичээх явдал гэсэн. 2 дахь грек үг нь хариуцлага хүлээлгэх, зэмлэх гэсэн утгатай. 3 дахь үг нь урамшуулах гэсэн утгатай. Бидэнд урам хэрэгтэй. Гэхдээ эдгээр үгийг харахад хэдэн эерэг, хэдэн сөрөг байна. Нэг нь урамшуулах гэсэн эерэг үг байна. Харин 2 нь сөрөг байна. Энэ юу гэсэн үг гэж Паулийн үгийн 66.7% нь бидний хэлдгээр сөрөг байна. Нүүрэлдэх, зэмлэх, яллах. Би номлолын маань 67% нь нүүрэлдэж, зэмлэж, ялсан байх ёстой гэж хэлээгүй шүү. Гэхдээ уг нь бол одоогийн байдлаар энэ нь хамгийн зүйтэй алхам байна. Би тэнцвэрэн алдчихсан гэдгийг л хэлж байгаа юм. Би үүнийг л асуугаад байна. Учир нь энэ бол өнөөгийн асуудал. Миний үеийнхэн бас биднээс арай залуу үеийнхэн маань чуулганы эцгүүдийн хатуу гардаар өссөн юм. 70-аад оны сүүл 80-аад оны эхэн үеийнхэн маань бидэнтэй нүүр тулахаас айдаггүй байсан. Тэд нүглийг, гэмт үйлдэлийг, гэмт амьдралыг, ёс бус амьдралыг илчлэхээс айдаггүй байсан. Газар дээр нь шийддэг байсан. Тиймээс тэд том чуулган байгуулж чаддаггүй байсан юм а. Яагаад гэвэл Бурханд чин сэтгэлээсээ хайргүй хүмүүс тэнд үлддэггүй байсан юм. Харин бидний өнөөх өөдрөг сайхан номлол маань Бурхныг хүсдэггүйч чуулганд явах дуртай хүмүүсийг бөөн бөөнөр нь татаж байна. Бид хүмүүсээ алдчихгүй тулд сөрөг юм ярихаа болиё гэж боддог болсон. Тэдний хаанчлалд ороход нь амарчилж өгье. Тэгвэл Есүс яагаад ингэдэггүй байсныг би асуумаар байна. Элч нар яагаад ингэдэггүй байв? Яагаад Паул Агриппа хаанд амьдралаа өөрчил? Тэгээд Христэд итгэвэл зохистой үр жимс гаргаж амьдргэж хэлсэн юм бэ. Паул бас өөр нэгэн хүнд ингэж хэлсэн байдаг. Тэр хүнийг Феликс харин гэргийг нь Друзила гэдэг байсан юм. Үйлс 24:24-оос 25. Гэвч хэдэн өдрийн дараа Фелик өөрийн эхнэр Юудэ эмэгтэй Друзилтэйгээ хамт хурж ирээд Паулыг дуудуулад Христ Есүст итгэх итгэлийн тухай ярихыг нь сонсов. Тэд бол сайн мэдээ сонсхийг хүссэн итгэгч бус хүмүүс ажээ. Зөвхт байдал, бие захирах болон хожимын шүүлтийн тухай Паул ярьсанд Фелик айж одоохондоо явж бай. Завтай үедээ би чамайг дуудана гэжээ. Гэхдээ хэзээ ч дахиж дуудаагүй юм. Тэр хүн сайн мэдээ сонсхийг хүссэн гэтэл Паул ёс суртахууны, сахилгават, шүүлтийн талаар яриад унсан.
Тэгэхээр тэгвэл бид энэ эерэг гүн ухааны хаанаас олж авбаа гэдгийг асуумаар байна. Бид шинэ гэрээнээс дуртай бичээсээ түүж аваад хүмүүс орж ирээд өөрсдийгөө жинхэнэ итгэгчд гэж бодохыг зөвшөөрдөг өөдрөг эерэг соёл тааруулчихсан биш үү? Гэтэл бодит байдал дээр тэд амьдралдаа өөр олон амрагтай учраас Бурхантай ямар ч харилцаагүй байдаг юм аа. Есүс тэдний эзэн биш, хаадын хаанч биш, тэдний амьдралын 2, 3, 4, 5 дугаар байранд ч ордоггүй. Бид ямар соёл байгуулчаад байгаагаа бодох хэрэгтэй юм. Хөөе, би ч мөнх амьдрах хүн шүү. Би найз охинтойгоо амьдардаг. Ядуус тусалдаг. Үүндээс дуртай бид ингэж л ярьдаг, соёлтой болсон. Бид хүмүүст Тэнгэрт орно гэсэн хуурамч баталгаа өгдөг. Танд сайхан хамт олон байна. Танд өөдрөг эерэг сайхан номлол байна. Эн чинь тун дог санаа байна. Манай сайхан чуулган гоё засал чимэглэл сайхан хөгжим байна. Тун дог. Гэхдээ эн чинь Тимотед амжилан загсан Паулийн тушаалдаа таарч байна уу? Энэ бол Тимотед бичсэн Паулийн сүүлчийн загтал гэдгийг та мэдхүү. Энэ Паулийн бичсэн хамгийн сүүлчийн бүлэг гэдгийг та мэдхүү. Тимот бол Эфесийн том чуулганы пастор байсан. Харин Паул энэ хүнд хүмүүстэй хэрхэн номлохыг заасан. 66.7 хүн бидний хэлдгээр сөрөг үг байсан юм. 33 хүн эерэг өөдрөг урамшуулсан үг байлаа. Тэгвэл бид балансаа алдчихсан юм биш үү? Би нэг үг хэлье. Би өөдрөг хүн. Би өөдрөг зүйл дуртай учраас өөдрөг байдаг юм аа. Ойлгож байна уу намайг? Би өөдрөг хүн. Гэхдээ би нэг зүйлийг хэлье. Таны өмнө 2 чуулган байна. Нэг чуулган нь таныг бодит байдалтай чинь нүүрэлдүүлдэг. Тэд үгийг номлодог. Тэд хэрэгтэй бол яллна. Харин нөгөө чуулган нь дандаа л өөдрөг үг ярина. Яаж чинь 7 хоногтоо сайн сайхан амьдрахыг зааж өгнө? Та аль чуулганд нь явах вэ? Мэдээж тодорхой. Гэхдээ нэг жишээ үзүүлье л дээ. Стив A гэдэг эмчт үзүүлжээ. Эмч Стивд та аюултай хорт хавдартай юм байна. Гэхдээ одоохондоо маш жижиг байна. Тиймээс амархан авчхаж болно. Аль болох түргэн мессаж хийлгэх хэрэгтэй гэжээ. Стивч ёох ямар төвөгтэй юм бэ гэж бодсоор гарч явж. Тиймээс Стив B гэдэг эмчт хандлаа. Би эмч маш өөдрөг, эерэг эмч. Тэгээд оншийг нь анхаарахгүй нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихна. Би эмч Стив чи цоо эрүүл юм байна. Цоо эрүүл найз минь, бух шиг л эрүүл байна гэж хэлнэ. Стив эмчи өрөөнөөс бөөм баярлсаар гарч явлаа. Тэр эмч ёстой хөгийн гар юм аа. Гутранг. Тэр миний амьдралыг маш төвөгтэй болгох гэсэн. Тэр надаас мессажлын мөнгө авахыг хүссэн. Стив ингэж л бодлоо. 2 жил өнгөрсөн. Одоо мөнх хорт тавдар нь амьд халтай болж. Стив ганц 2хан л 7 хоногийн настай болжээ. Харин одоо Стив би эмчийг сонсохгүй явдаа. Яах гэж би эмчийн үгэнд орвоо гэж бодно. Хуучин машины худалдаачид яг ингэдэг шүү дээ. Таныг хараад би бурханлаг бус хүмүүсийн талаар ярьж байгаа шүү. Тэгээд тэр бурханлаг бус худалдаачин таныг ширтээд л та жинхэнэ иргэн юм аа. Манай улсад тань шиг хүмүүс олон байвал улс ормон цэцэглээд л явчихна. Жинхэнэ хүн сайхан хувцалдаг, сайхан зан чанартай одоо ч хамгийн мундаг сонголт хийж байна гэж торхчгүй урсгана. Харин гэргийн минь надад ийм үг хэлдэггүй гэж та бодно. Гэргээ чинь танд хайртай юм чинь юу гэж ингэж хэлэх вдэ? Харин тэр хүн таны мөнгийг авахын тулд юу ч гэж молигдохоос буцахгүй. Яг ийм өөдрөг эерэг үйлчлэлээс гажуудал үүсхийг Паул хэлсэн юм аа. Цаг нэр нь хүмүүс эрүүл сургаалыг тавьчихгүй болж харин хүсэл нь тэдний чихийг гижигдэн өөрсдийн хүслийн дагуу өөрсдөө багш нарыг бөөгнөрүүлэх бөгөөд 2 дугаар Тимот 4:3 эдгээр маш өөдрөг эерэг номлолоор бойждог хүмүүс нь Есүсээс нөгөө зайл би та нарыг танихгүй гэдэг үгийг дуулах хүмүүс биш байгаа.
Эцэст нь маш чухал нэгэн үгээр хичээлээ өндөрлөё. Энэ бол бидний хандлагын тухай юм. Бидний үннийг хайраар хэлээрэй гэсэн. Нэг удаа намайг материалаа өрсөн ширээний хаар зогсож байтал нэг залуу хурц ирсэн юм л да. Тэгээд надад би ч бас тань шиг дуудлагатай гэж хэллээ. Би ч заа гэдэл. Тэр маш ирч хүчтэй халуун дулаан сэтгэлтэй залуу байлаа. Гэхдээ надад нэг л биш санагдсан юм а. Би өөрийгөө чагнаад дараа нь залуу руу хараад иш үзүүлийн бэлэг яаж ажилдгийг чи мэдхүү? Бурхны хүмүүст эзнийг, үгийг, иш үзүүлийн үгийг хүргэхийг мэдхүү гэлээ. Залуу мэдмээр байна. Яаж тэрв? Гэх шиг л нүдэн гялалцлаа. Тэгэхэр нь би түүнд чи хүмүүсийг засч зэмлэхтэй амьдралыг нь шийдэхдээ тэднийг маш их хайрлах ёстой гэж хэлсэн чинь тэр над руу хараад Бурханд ч миний дотор хийх ажил их байгаа болтой гэсэн. Би түүнд ойлгосон чинь сайн хэрэгэ гэж хэллээ. Хамгийн харамсалтай нь зарим хүн бичээсийг шүүрч аваад харгас хатуу сөрөг ууртай хандлагаар хүмүүсийг жанчдаг юм. Биднийг хамгаалах ёстой бичээс нь эзэнтэй сайн сайхан харилцаа тогтоохоос минь хорж байгаа нь үнэхээр харамсалтай. Тэгэд тэд үүгээрээ хүмүүсийг зодож хэрхэн амьдрахыг нь зааж хайрцагладаг. Бурхан бүтээлч байдалд хайртай, Бурхан илэрхийлэл дуртай, Бурхан бидэнд сайн сайхан амьдралыг хүсдэг. Бурхан биднийг хуульчлал, харгислал, уураар, уур хилэнгээр шийтгэхийг хүсдэггүй. Бурхан уурладаг, гэхдээ таныг харамсандаа л уурладаг. Яагаад гэвэл тэр танд хамгийн сайныг хүсдэг. Бурхан тантай хатуу ярьж байвал танд сайныг хүссэндээ л тэр. Гэхдээ заримдаа Бурханы зүрх сэтгэлгүй хүмүүс танд хахир хатуу ханддаг. Засварыг хүлээж авдаг хүмүүс бай. Бурхан минь би тантай хамт бүр дотн байхыг хүснэ. Намайг өөрчлөөч гэж хэлдэг хүмүүст болъё. За тэгэхээр эцэст нь хэлэхэд энэ дэлхий дээр 55 жил амьдрахтаа би хууль бус явдал өнөөгийн шиг газар авахыг үзээгүй. Хизээч үзээгүй. Яг л хууль бус явдлын хэмжүүрийн шугам ихц дээшээ зааж байх шиг. Үүнд нэг шалтгаан бий. Учир нь 2 дугаар Тесалоникт дээр хязгаарлан баригч нь өөрөө замаас зайлуулагдах хүртэл тийм барьж байгаа ажээ гэжээ. New King James Version Библи хязгаарлан баригч гэдгийг томоор бичдэг нь ариун сүнсийг хэлж байгаа юм. Ариун сүнс өөрийн биеэр хууль бус байдлыг хязгаарлан барьж байгаа ажээ. Барьж байгаа. Хэрэг бид ариун байдлыг ярилгүйгээр сайн мэдээг танилцуулж Бурхны нэгүсэл биднийг ариун амьдрах чадвартай болгодог гэдгийг номлохгүй бол Бурхны оршихуй газраас сална. Сүмийн хөшиг цуулагдж, ариун сүнс сүмийг орхихдон жаргаж байгаа наранд суурьшаагүй юм шүү. Эсвэл модон шингээгүй. Эсвэл хөгжимд шингээгүй. Ариун сүнс дахин төрсөн итгэгчдийн зүрхэнд суурьшсан. Тиймээс хэрэг бид Есүсийн тушаалыг дагахгүй бол тэр бидний амьдралд хаяа нэг бүдэгхэн л үзэгдэнэ. Энэ нь хууль ёсгүй байдал уяанаас тавигдана гэсэн үг. Өнөөгийн завхаарсан байдлын төлөө та хэн нэгнийг буруутгахмаар байгаа бол ерөнхийлөгчөнд бүүзүхээрэй. 76-ч бүүзүх. Харин ариун амьдарч чадаагүйгээл зүхээрэй.